Монгол улсад байгаа тулгамдж байгаа хамгийн гол асуудлуудын нэг бол мэдээж ядуурл байгаа. Гэхдээ ядуурл нөлөөлж байгаа хамгийн гол шалтгаан бол мэдээж боловсролын тэгш бас байдал байдаг. Би багасаа бусдад туслах хүсэлтэй, бусдыг хамгаалах дуртай тийм хүүхэд байсан. Тэгээд энэ миний тулсан амьдралтай холбоотой. Тэгээд 5 настайгаас хойш манай эцэг эх маань салаад, ээж маань хүүхдүүдээ өсгөх хариуцлагыг нуруунд дээр өөрч ганцаараа өөрч явсан. Баазаргийн яг юм дэмжлэг үзүүлэхэд олон залуучуудад тэгш нээлттэй аз жаргалтай бүрэн амьдрах юм боломж нэгнэ гэж харж байгаа. Энэ байдал маань аавтай амин гомдох тэр нөхцөлийг бүрдүүлсэн. Тэгээ би аавтай их гомдсон. Тэгээд 9-р ангидаа аавтайгаа уулзаад, аавгаа уучлаад явсан л та. Тэгээд төгсөх анги болоод би сэтгэл судлалын мэргэжлийг сонгоод тэгээд их сургууль мөрхөө сурахыг хүсэжсэн боловч миний төлбөрийг төлөх хүн үнэндээ байгаагүй. Ингээд энэ хүрээндээ Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагын яг дотоодын үндэсний хөрөн бүртгүүлэлтийн баг MID сургуультай хамтран нэгэн гайхалтай хамтын ажиллагаа эхлүүлээд байна. 10 залуучуудыг бид эхний ээлжинд сонгоод 4 жилийн хугацаатай дэмжиж бүрэн хэлээр хангаж ажиллахаар ажиллаж байна. Дэлхийн зүүн MID-гийн хамтарсан сэтгэлэг зарлагсныг сонсоод тийш нэг өөрийгөө сорж үзье гэж шийдээд одоо сэтгэлтэй хамтдаа 1 жил болсон байна. Сул руугаа анхаарах боломж миний өмнө нэгдсэн учраас одоо 1 жилийн хугацаанд би 4 голчтой сууч байгаа. Тэгээд цаашдаа энэ хамтын ажиллагаа улам хэлж олон залуучуудыг олон дэмжигч байгууллагууд дэмжин ажиллаж SCG-ийн 4-р зорилттой боловсролын дэвшил системийн нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагаа өргөн хэлж ажиллаа гэж хэлдэг байна. Би яг одоо MID сургуулийн сургалтын танхимын үүдээр орж ирсэн байна. Тэгээд яг одоо энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт цаван суралцах хүүхдүүд маань жилийн дэвтээ амжилттай ороод 4 жилийн хугацаанд өөрийгөө хэн хэдийн харуулсаад ирээдүйн эзэн байхын тулд урагшлаараа гэж хүсэж байна. Амжилт хүсье.